нөхөр бит хоёр нэг өдөр өвдөдөөсөө харж сууж байгаад why do we still live in Melbourne? Бид нар яагаад Мельбурнд үргэлжлүүлээд амьдраад байгаа юм бэ? Амьдралын хэв маягаа хүүхэд маань сургуульд орохоос өмнө бид нар яагаад өөр газар руу нүүж очиж амьдарч болохгүй гэдэг энэ одоо талаар анх ярилцаж эхэлсэн байхгүй. Нэг хүүхэдтэй нөгөө ингээд ийм outdoorsy амьдралаар амьдрах, хоёр жоохон хүүхдийг аваад кемпинг хийгээд амьдрах бол надад миний хувьд аюу амаргүй санагдсан байхгүй юу тийм учраас бид нар яагаад ингээд заавал уулахад усаа ингээд хөөгөөд маш олон цаг километр машинаар явж уикенд нь ингэж байх хэрэгтэй гэж бид нар өдөртөө ингээд очоод оройноо ингээд гэртээ ирчдэг тийм уул хаттай устай газар амьдарч болохгүй гэж үү